За энэ манай хот Азийн цагаандаг нь Улаанбаатар. Үнэхээр үзэсгэлэнтэй хот. Ард дэрэгд нь амгалан тайван, ийдэг найрсаг гэж эгтэйхэн. Сэвэр цэмцгэр, зохион байгуулалт сайтай, гой сайхан барилгууд. Хүүе, энэ дүрсийг одоо хэн монтаж хийсэн? Юун дүрснүүд оруулсан бэ? Юун Азийн цагаандаг нь, юун үзэсгэлэнтэй. Зүгээр үннийг хэлээчтэй. Утаа төгжрээндээ баригдсан оркуудтай хот гэж. Бэтгий гуцаад бай. Би чиний ажилтан юм уу? Энийг л унш гисэн штэ. Хинэ чи байж л да. Дахиад уншно. Яршиг шууд эхлүүл. Шарлгаварэ. Өнөөдөр шинжэнгүй шаар үсттэй хоёроо. Угаасаа өнөөдөр 5 дахь штэ. За илүү нэг тулгын. Өгшөө дуу захаад яа. Нөгөө опа гэд байдаг тэр аяыг тавиач. Сайн октод. Эндээс гараад жаахан намуухан газар ороод юм ярьж суух уу? Охтуудаа мөнгө урж чадсан 3 залуу явж байна. Хамт өргөцгөө. Санжта чамаас үргээд явчихлаа штэ хөөе. Үгүй та хоёр байж байл та. Би тэгэхээр чичрээд байл та. За одоо тэнд сууж байгаа 3 охиныг харж байна уу? Аль тэр үү дундаа сууж байгаа усны өхөр нь арай хитрхээ царай муутай юм. Эрэгтэй юм биш үү? Иймэрхүү сүргээрээ явж байгаа охтуудын хамгийн царай муутай толгойлогч нь байдаг байхгүй юу? Тэр толгойлогч охиныг найрах хэрэгтэй. Би лав найрахгүй шүү. Манай улсын хөгжихгүй байгаа шалтгаан чинь ерөөсөө улс төрийн буруу бодлого шүү. Найрш. Яахан чи надахыг босго хоёр ихийг дууд бүгдийн дууд. Та хоёр бол миний үнэндээ зүрхний андууд шүү. Би зүгээр та хоёрын төлөө өгөх чадсан заа юу? Өрөөдийг ачилж өөрийг омартаад өөр нэмгэн миний наазо. Дорчтой явалтаж угаагч мэдэхгүй гэж бодоо юу? Муу чивэлтэм. Чи юу яриад байгаа бэ? Дорч зүгээр л найзууд. Бэтгий худлаа. Доржийн найзын их чи хүүгийнх нь найзын найз надад та хоёрын булаа явдлыг чинь нэг найз нь харсан гэж хэлсэн. Доржоос би юугаараа дутуу гэж. Эмэгтэй хүн зодхоосоо ичихгүй байна уу банд минь? Балаж нөхрөө минь аллаа штэ. Туслаарай. Римийн хооронд илжиг бууж хараад гэж мэдгүй чи. Хөөе золоо энэ навшиг харда эмэгтэйнд гар урч штэ. Ямар зэвүүн навш вэ? Хөөе болооч. Аль бичлэг чи одоо олгоно чамаг. Би зүгээр салгаж байна. Loser. Яна энэ бүр гочоо яг мөн байна. Чи харал та. Орхон маань үгүй байлгүй дээ. Энэ стоо ч муухас огтдаг болж байгаа юм байна л та. Хоёроо хүүт ус вэ нүү? Өгснэй чи бас муу хүчрхийлэгч. Та хоёр чи юу яриад байгаа юм бэ? Ганц аяг ус өгчгөлдөө. Шартаж үхлээ. Сайко бандын чиний талаар ус даяараа шуу гэж байна. Юу солиороод байгаа юм бэ? Чи утсаа асаагаад фэйсбүүк рүү ороод харал та. Яаж чаад байгаа юм те? Нэг аяг ус өгчгөлдөө. Юу вэ? Би юу гэдэг шаасан? Эхэл эрт цагт юм байхаа. Грек улсад үнэн худал гэж хоёр баагийн найзалдаг байсан юм шиг байгаа. Тэгээд нэг аимшигын халуун өдөр болсон юм байхаа. Тэгсэн худал үнэнд ин хэлжээ. Хөгшөн хоёулаа гой худгийн хүйтэн усанд орох уу гэж гин. Тэгээл та гэж хэлээд үнэн худгийн хүйтэн усанд хамаг хувцаа тайлж чармаа шалдан биеэрээ хүүгээд орсон гин. Тэгсэн өнөө мө худал үнний хувцыг өмсөд мөрөөд явсан гэж байгаа. Мотоочи чинь тэгээд л өөрийгөө үнэн байна гэд хүн болгонд шааж алдсан гэсэн. Харин хөөрхи үнэн худаг дотроо хүүе хувцгооч ядаж бандаг үлдээгээч гэдэл үлдсэн гинлээ. Тэр цагаас хойш худал үнний хувцыг өмсөд энэ тэрүүгээр бүлт үсрээд явж байдаг болж. Харин нүцгэн үнэн зайлуул худаг дотроо шалдан хоцорчээ. Одоо ч гэрэгт хаа нэгтээ нэг худагт хэвдчихэл байгаа сурагтай. Мань одоо яах юм бэ? Мань тэр эмэгтэйг зодоогүй.
Намайг зүгээр Монголын бүх амьд үзэн ядчих байдаг нас. Оо, Энэ бичлэг дуу өхөр нь хий юм бэ? Яг юу болсон юм бэ? новш. Бас яг сайн санахгүй байна. Новш. Чи айдуу над руу гар. Тайвшир, төвлөр. Чи заавал санах хэрэгтэй. Ойлгож байна уу? Чиний нэр хүндээс гадна найдууд ч нэр хүнд яригдж байна. Чи санах ёстой очоо. Хараад ид. Бурхан минь, намайг уучлаарай. Юу болох нь энэ вэ? Би чамайг үзэн ядаж байна гочоо. Үгүй би зүгээр л наад хүүхнийг чи өмөрөөд нөхрийг нэг цогсон чинь наад балаа хүүхэн чинь миний нөхрийг аллаа таллаа гэд орлоод ихсэн штэ. Йоо бицта. Юу гинэ? Чи санаад байгаа юм биш үү? Яг яасан гинэ? Би санаж байна. Тийм ээ. Би наад хүүхнийг чинь зодоогүй. Адуу над ханаа дахиад мөрөгдөө. Тийм ээ. Би зодоогүй. Наад хүүхнийг чинь нөхөр шиг юм хардаад балбаж уухаар нь өмөрөөд нэг л цогсон штэ. Тэгсэн нөхрийг минь аллаа, авраараа, туслаараа гэж орлоод ихсэн тэг. Битээ хотлоо ир. Энэ бичлэг чи тэгээ чиний хүчрхэлж байгаа эмэгтэйгээс өөр хин ч алга. Нэрээ энэ хүүхний ард нэг багийн хэвдэж байх шиг байна. Хар та. Хөл нь харагдаж байна. Мань угаасаа унтал нь нэг л шаас. Чиний хэлсэн үнэн бол ямар новшны бичлэгийг хийсэн юм бэ? Харин тийм ээ. Яста гайтай юм новш гэж. Наадах чи амархан олдноо. Энэ бичлэгийг анх хэн апплод хийснийг л харж чад болоо шít. Оо муу балай хүүхэн. Өчигдөр яг хажуугаар машинтай өнгөрөхдөө юуг нь ч ойлгоогүй солиороод байсан юм а. Новш чинь амьдралыг минь сүрүүлчлээ штэ. Гү одоо тэгээд яах вэ? Гочоо, найз минь тайвшраа. Бид энд шаналж суух ёсгүй. Хүчрхийлүүлж байсан эмэгтэйг аврахыг оролцсон. Чи доромжлогдох биш, хүндлэл хүртэх ёстой. Тийм биз дээ. Тийм ээ. Шодрог үнэн бидний талд байна. Тийм ээ. Одоо явж чиний нэр хүндийг сэргээцгээе. Тийм ээ. Тэгье. Гэхдээ яаж? Эхлээд гуруулаа цагдаа дээр очиж чиний хэрхэн гүтгүүлж хохирсноо хэлэн гомдол гаргая. Хоёрт энэ гайтай бичлэг хийсэн хүүхнээр гурван мэдээлэл тараасандаа уучлалт гуйж залруулах хийсэн пост хийлгэе. Гуравт айл бол олон хүн үздэг нэвтрүүлэгт чи орж болсон явдлыг ярих хэрэгтэй. Хүй нөгөө балер новчин дүрээр явж байна. Тийм биш. Гүличид яасан хүтэн царайтай балер амтан. Эдгээр гутаасан мó байна. Иймэрхүү адгийн шаарнуудыг олон нийтийн өмнө шатаавал таарна. Би яагаачгүй штэ. Очоо жиж гандан орж цагаан эдамны ном ушуулахгүй болохгүй нэ. Гочоо хөгшөө. Чи жаахан бид хоёроос олох явчихаа. Ста юм аа. За, нөгөө одоолоод байгаа мó хүчирхийлэгч өөрөө ороод ирэх шивдэ. За тэр эхнэр юм найз охин чи гомдол гаргахгүй бол нэг сая шийдээд өгөө мэдв. Яа? За, тоглосон юм та. Яагаад зодсон юм те? Хардалт уу? Гүйгүй, би зодоогүй. Би харин зодуулж байхад нь хамгаалсан юм аа. Чи ч одоо юугаа солиороод байгаа юм бэ? Цагдааха яг үнэндээ ийм явдал болсон юм байна лээ. Тийм үү. Өчигдөр хэдэн цаг үед энэ явдал болсон юм? Харин сайн санахгүй байна. 1-2 цагийн хооронд л болсон байх. За. Чиний үнэн худлаа ярьж байгааг чинь мэдэх маш амархан. Камер шүнэ. Менти гадаа байсан те? Тийм ээ. Тэр харав би хэлээ үсттэй. Энэ гайтай хүүхэн шал буруу өнцгөр зураг дарсан байгаа биз? Бадаа хүүхэн. Алив цогтоо. Энэ зулаг гихч хүүхнийг яаралтай энд дуудаж авчир. Мэдлээ дарга. За чи юун сүртэй ирэм бэж гоншигноод би яаж мэдтiin чи тэгжил харагдаж ирсэн шүү дээ. Юу сүртэй ингэж би улс даяар үзэн ядагдчих байна шүү дээ. Чамаас болж. Чи яасан амар хүүхэн бэ? Найзын миний байдалд оруулчихад.
Манай найзын нэр төрийг цэвэрлж өг. Йоо, та нар ч одоо эмэгтэй өн рүү зэрэг дараад ямар амар юм бэ? Уучлаарай, би өчигдрийн постоо устгаад хүсэж байгаа тэр уучлалтгүйсэн постыг чи оруулаад өгье заа юу. Бичлэг эдрийг чи олоод өглөө. За. Та нар одоо учир зүгөө олсон бол гарцгаа. Би ажил ихтэй байна. Юу вэ? Ингээд болоо юм уу? Сэтгэл санааны хохирд эдэр яах юм? За, өчигдрийн постонд залруулах хийгээд уучлалт хүсээд пост оруулчлаа шүү. Явлаа баяртай. Хөөе. Энэ постных нь шеэр энэ тэр хоёрхнаас. Тэр нь ч өстө бид хоёрд байна штэ. Муу хоёрын сүг. Маач. Йоо, шаа. Ой. Би сайн нэг нэвтрүүлэгтээ ярьсан. Хүрээд иргэсэн. Тийшээ явъя. Ямар нэвтрүүлэг? Яагав. Визүү яриа гээл. За, хэн нөхөр вүлээ? Мэдээж манай найз өхөр басахаараа өхөрнө. Тийм ээ. Би өхрөн байна. За, шууд эхлэе. Та нар энэ микийг зүгээд ээшээс орч. За, зураглаач эхлэх үү? За, окей. За, сайн байцгаана уу үзэгчтэй. Визүү яриа ток шоу маань эхэлж байна. Өнөөдрийн манай зочноор өчтөр оройноос хойш цахим орчин шоуг болж байгаа. Хүчирхийлэгч өхөр гочоо мань ярьж. За, сайн байна уу? Сайн байна уу? Шууд асууя. Таны хүчирхийлж байсан эмэгтэй таны найз охин байсан уу? Ихнэр чинь байсан уу? Үгүй, яг үнэндээ би хүчирхийлээгүй. Хамгаалах гэж оролцсон байхгүй юу? Тэр эмэгтэйг би танихгүй шүү дээ. Гочоо мэ, чипс идэлтэй. Зүгээр танихгүй эмэгтэйг хүчирхийлэх гэж оролцсон юм уу? Үгүй, яг үнэндээ ийм явдал болсон юм аа. Гочоо мэ, пиав уу? За. Юу ментэ гадаа тамхи татаа зогсч үтэл. Мэ, тамхи татах шүү. Тэгэл авраарай, туслаарай гэж эмэгтэйг орилгоч юмээ сонссон. Мэ, нэг татчих өгшөө. Тэгэл байж үтэл хажуугаар машинтай өнгөрөхдөө тэр зулаа гэдэг эмэгтэй чинь л буруугаар ойлгоод зураг аваад постлцсон байгаа аахгүй юу? Гомдмоор зүгээр бодит бичлэг нь энэ байж тээ. За, ингээд өнөөдрийн манай ярилцлага маань дуусч байна. Та бүхэн зөв ойлголттой болсон гэж найдаж байна. Аливаа юмыг зөвхөн нэг өнцгөөс харж дүгнэлт хийх нь үнэхээр аюултай шүү манайхаа. Тэгэл байж үтэл хажуугаар машинтай өнгөрөхдөө тэр Гачаа чи энэ ярилцлага үзэхгүй юм уу? буруугаар ойлгоод зураг. Бүх зүйл ингээд дуслаа гоч. Унсааштай бистамн. Орооч ээ, ор. Ямар хөвчтэй бистаа вэ? Оо, бас бичлэг хийж байдаг шээс. $2019 оны 12 дугаар сарын эхээр дэлхийд үнэхээр онцгүй нэгэн үйл явдал болсон юм. Тийм ээ. Би COVID-19 гэгч тэтэмтэй вирусны тухай ярих гэж байна. Энэ тэтэмтэй залуу хамгийн анх Хятадын Хубэй мужийн Ухань хотод илэрсэн гэдэг. Яаж, юунаас үүссэн бүү мэд? Дам яриа сонсох нь хорон санаад хэдэн эрдэмтэд лабораторид бүтээсэн. Эсвэл зүгээр л нэг азгүй Хятад өвөө сарсан багвахан шүл уух гэсэн хүслээс болсон. Ямар тач энэ залуугийн бэйн нүдэнд үл үзэгдэх бичгэн боловч бэлчээр нь найгуу том ажээ. Ердөө хэдхэн сарын дотор Уханаас бүхэл Хятадаас дэлхий даяар тархаж ямар аимшигтай залуу болохоо хүн төрлөختөнд харуулж байна. Одоо тэгээд энэ аимшигтай цөвөн цагт Манус халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөөд ахуйн болон хувийн ариун цэврээ сахиад маска сайн зүүж дархлаагаа дэмжиж вакцин хурдан гараасай гэж чин зүрхнээсээ залбираад байж байвал энэ хүнд үеийг аятайхан даваад гарах нягууртай дага тамина. Үсчин орж үсээ засуулах юмсан. Нүдний урдуур ороод юм сайн харагдахгүй хэцүү юм аа. Хилээд юу гэх вэ? Залуусаа тайвшраа. Сая зүгээр буруу хоолоогоор залгаад гагаа таниаж байна. Йой. Бурхан минь. Тийм үү. Яава залуусаа би зүгээрээ. Яагаачгүй л байна шүү дээ. Хэн чамайг зүгээр биш гэсэн юм. Тэгээд юунда надар. Энэ хоолоо ягаад сэргүнээ дунва. Би найд орохгүй бол болохгүй.
өрөөрөөгөө орж уцсаа зингэлэхгүй бол унтрах нэ. Навш надад халдаагүй гэж найдаа. За. Би ил биш шүү тэнгэр минь. Түй. Бузар өвчин холор байг. Түй. Хөгшөө. Бид хоёроо бодлоо л да. Чамайг ковидтай гэж байгаа юм бишээ. Зүгээр л юмыг яаж мэдхэв гээд натах зүч. За болж үз залуусаа. Би иймэрүүл баг. Тэнгэр минь наад ам хамраа ядч дарал та. Хуцалгүй наад маска яг одоо зөө. Сая зүгээр буруу хоолоогоор ус залгаад тэгээд л хоол ажаахан сэргүнээд ханиалгаад байна шүү дээ. Ийм зүйл болж л байдаг шүү дээ. Үгүй чи гэхдээ 7 хоногийн өмнө ажлын газрынхаа найзын төрсөн өдөрт явсан биз дээ. Тэндээсээ халдвар авсан чинь билүү? Аадуус чинь бүр ажиллаараа олуулаа цугласан гэсэн. За та хоёр ингэж ярьж байгаа бол надад бас хэлэх юм зөндөө байна шүү. Санчта чи хөл хорионд орсноос хойш өдөр болгон шахвал байнга ядарч өгнө гэдвс. Чамд ч гэсэн ковидын шинж эл ирсэн тэгвэл. Санчта хөгшөө. Мандаа төмс арилгатгаж би сайхан хоол хийгээдгий. Яа, мань амар ядраад байна. Гочоод хийсчих. Санчта мань гэрээ бараг цэвэрлээ дуусчлаа. Чи хогоо гаргаад тасгачаач. Би өчигдөр жоохон оройтож унтсан. Нэгэд сольтаад ядраад байна. Чөлтөнд хилчээч хөө. Би яг үнэндээ зүгээр залхуураад тэгж хэлсэн шүү дээ. Хэмэдлээ. Дээр чи хөл хорионд ажил амьдрал сүрлээгээд хид шүн лав пяв шагал зараа үздэй. Комеди шалдан шимпанзигийн ярьдаг байсан пүрүстэй шагчин чи үздэй. Юм байна шүү. Юу? Хөөе. Чөтгөрөж зүгээр гайхуулсан юм бах та. Гочоо чийч бас эмээг ихэргүй явахдаа автобусанд аимшигтай чигцэлдэж явлаа. Манайхан зохион байгуулалт муутай байна энтергээд яриад байсан баха. Би гэхдээ масктай байсан. Бас тэгээ тэр оройн нэрхтээ гүйлгээд үхэнгээ алдсан биз дээ. Ёо. Би үхлээ найзуудаа эмээгэнд хит чигчээ. Ёо. За одоо тэгэхээр ийм байна найзуудаа. Бид гурван хэн нэг нь халдвар авсан бол хамт амьдарч байгаагаас хойш бусд нь бас авсан л байж таараа. Тиймээс ийм хоёр арга байна. Нэгдүгээр саналаараа очиж шинжилгээ өгөх. Хэрвээ хариу эрг гарах юм бол явсан газар болгон уулзсан хүн болгоноо тоочж байцаагдах болно. Сайн бодороо залуусаа. Бид гуруулаа хөл хорионы дэглэмийг зөрчсөн шүү. Хоёрдугаарт халдвар аваагүй гэж найдаад гэртээ бүгэх. Сандарч бухимдаж дархлаа унгаад яхав. Сайхан Монгол хонь үхрийн маха идээд байж хахад яавал гэж. Юу? Чи ямар амар юм яриад байна? Чи Ханнибал юм уу хаашаа юм? Наадах чинь халуураа дэмэрээд нь штэ яг. Би сая нэрээ юу ярьж байгаа? Таяраас олж амар юм бодоод сандраад балмагтаад байна. Хөөе. Бүгдээрээ явж шинжилгээ өгөө. Тэнгэр минь гэж. Улс даяар мэдээгээр гарч төмөө олноор үзий ядуулмаар байна үчи. Байн зуарыг сонсч байна. Байна уу? Манай гэрт ковид-19 халдвар авсан байж магадгүй амтан байна. Тэр байнга ханиалгаад бас өндөр халуунтай байж магадгүй байна. Санчта чи юу хийж Танаа хай. Саяхан шинээр халдвар авсан 3 тохиолдол илэрсэн гэж үнэн үү? Яг хин гэдэг амтан байсан бол? Үнэн, чүлтэм гочоо санжид гэгч хамт амьдардаг 3 найз. Энэ 3 яг хаанаас халдвар авсан болоо? Судалж байна. Ямар ч байсан гуруула хөл хорионы дэглэмийг зөрчсөн байна. Яг хаанаас халдвар авсан бэ? Яагаад нууцлаад байгаа юм бэ? Үгүй байж вэ. Би яаж мэддэг? Би алдаац юм уу?
Судалж байна. Тэр амьтад явсан газар уулзсан амьтныг судалж байна. Амьтан лим чинь зарим нэг нь мартаж бодлоод байна. Зарим нь худлаа үний яриад байна. Халдвар авсан юм бэ? Яагаад нууцлаад байгаа юм бэ? Үгүй би харин хэллээ шүү дээ. Судалж байна. Гэ би яг хаанаас халдвар авсан юм бэ? Та энийг яагаад нууцлаад байгаа юм бэ л гэж асууж байна шүү дээ. Чи яагаад над руу дайраад байгаа юм бэ? Би чамаас айжгүй шүү. За папараццигийн мэнэс явж байна. Хөл хорооны үеэр ажлын газрынхаа найзын төрс өдөрт ажлын хамт олноор очсон юм байна, тийм үү? Тийм ээ. Тэгээд бас та тараад гэртээ хараагүй ажлынхаа газрын нэг хүүхэнтэй буудал орсон гэх мэдээлэл байна л да. Яг хин гэгч хүүхэнтэй аль буудалд орж юу хийсэн юм бэ? Гүй бид хоёр зүгээр юм ярьж хонсон манай найз угаамаа. За энэ 7 хоногт нэгэн мэдээлэл үнэхээр шууган тариад байна. Нөгөө өнөөдөр шинээр халдвар авсан 3 найзын маань нэг нь шөнөөр пиав шагалж зардгаа хүлээсэн байна. Бас болоогүй. Тэрнээс пиав хамтлагийн дуучин Төмөрхүү болон Сүн далай волейбол тоолох нэвтрүүлгийн хөтлөгч Победийн нар шагийн пиавнаас нь авсан байна. Танай хоёр найз чинь саяхан өвчний хүндрэлээс болж нас орлоо. Тэнгэр минь. Улсын онцгой комиссийнхаа зааврыг дагаад байж байхгүй яав та. Хоёр найзыг чинь сүүлийн үг нь чүлтмийг үзэн ядаж байна гэж хэлцгээсэнтэй хөр. Хөх тэнгэр минь. Ой, зүгээр үү? Шинжилгээ өгсөн сөрөг гарсан. Яа. Зүүд байж. Бурхан минь. Үнэхээр айлаа шүү. Танай найз одоо зүгээрээ хит их айгаад шоконд орсон байх. Маска сайн зүгээд халдвар хамгааллын дэглэмээ сайн барай. Эрдүрд цагт замб твийн амьтад яахавдэл амьдран суудаг байжээ. Тэр үед Тэмээ хулган хоёр яагаад ч юм мандах нарыг хэн төрүүлж харахаа үзэхээр хамтдаа хэвтэж байлаа. Тэмээ зүүн зүг рүү голийн энэ зүгээс л нар мандах ёстой доо хэмээн бодон хэвтэн. Харин хулган Тэмээний бүхэн дээр баруун тийш харан хэвтээд би энд одоо ямар новшоо хийгээд байгаа юм болоо. Нарыг төрүүлж харсан ч ялаа байсан ч ялаа хэмээн бодон санаа ширэн байтал тэднээс холгүй үнэ их ч гэрээсээ сэмхэн гарч ирэн хашааны буланд байрлах том хар чулууны дэргэд очоод их л нухацтай ийш тийш хараад чулууг холдуулан доорх газрын жаахан ухаад дотроос нь овоо хэдэн мөнгө гаргаж таатай наргагүй тоосноо левчиг дотроос бас нэг жаахан мөнгө гаргаж нийлүүлээд буцааж сайтар болоод чулуугаач эргүүлэн 50-га өөр амтан харчихгүй гэж ийш тийшээ харж угаад буцаад оров. Үнэ их ч сүүгээ зарж олсон мөнгөнийхөө илүү хэсгийг ийн салтаалж байгаа бөгөөд салтаалсан мөнгө алдчихгүй гэж шүн нойрон хүрэхгүй байн шалгаж байгаа нь энэ ажээ. Бас хоёр хашааны цаана гахаах урагшаа явж 8 панц хийж олсон мөнгөө шуудайлан орондороо хийгээд дээр нь хэвтээд өглөө. Үүнийг харсан хулган гэнэт өдөр уулзсан үнэг найзынхаа яриаг саналаа. Хөгшмэн найзд нь занзгар бизнес санаа байна. Манай нэг гавл найз цахилгаан гээд гоё зүйл нээж олсон байна. Цахилгаан гаргадаг станц гээд том зүйл байгуулах юм бол замбуу твийг шөнө өдөргүй бүхэлд нь гэрэлтүүлж болох юм байна. Бүх амьтдад гэрэл хэрэгтэй тийм биз дээ. Тэгээд цахилгаанаа зарвал сайхан баячих гээд байдаг. Тэгээд хийгээ зараачтай найзаа. Шөнө өдөргүй гэрэлтүүлэх юм бол би ч бас авмаар байна. Тэр цахилгаан станцыг хийх гэхээр тамтаггүй их мөнгө хэрэгтэй маа. Яах вэ гэдэл бодоод явж байна. Энэ үед хулганы бяцхан толгойд үнэхээр гайхалтай санаа орж ирлээ. Тэрээр үнэ игч гахаахтай адил амьтдын хэрэглэнээс илүү гарсан мөнгийг найдвартай хадгалж өгөөд дээр нь хүүнэмж өгнө. Тэрхүү хуримтлуулсан мөнгөө үнэхтэй адил мөнгөний хэрэгцээ гарсан нөхцөлд арай жаахан илүү хүүтэйгээр зээлдүүлснээр хөөрхөн ашиг олж болох юм гэсэн санаа байлаа. Энэ нь үнэ, гахаа, үнэг, хулган хэн хэнд нь ашигтайг хулган сайн ойлгож байлаа. Ингээд хулган тэр дороо Тэмээг орхин замб твийн анхны банк үүсгэхээр гүйн одлоо. Мэдээж Тэмээ маргаашийн нарыг төрүүлж харсан юм аа.
Удалгүй хулганы банк нээгдсэн бөгөөд тэр цагаас хойш банкнд олон ан амьтны урд хожид байгаагүй их мөнгө хуримтлагдсанаар эрдэмтэн, зохион бүтээгч, бизнесмэнүүдэд мөрөөдөл байсан зүйлээ бодит болгох боломж нээгдэж зам твийн эдийн засаг хурдцтай хөгжин цэцэглэж олон нийт бүтээн байгуулалтууд ар араасаа гарсаар өнөө үед зам тв жинхнээсээ хавтгай болж амьтан болгон ухаалаг утас барьж интернетийг 9 жороор ашиглаж машин тэрэг хөдөлгөж хөгжил дэвшлийн үр шимийг 9 шидээр нь хүртэцгээх боллоо. Зам твийг бүтээсэн эрхмүүд цувралын 2 дугаар хэсэг төгсөв. Банкныхан гэж мөнгө үүдэгчд үтэлтэй. Монголд бол шунастай юмнууд хүүгээ буулгах хэрэгтэй штэ. Ер нь бол тийм шүү. Хүү өндөр байгаа нь банкнаас ч хамаарахгүй л дээ. Юу гэсэн үг юм? Банкныг банкнаас хамаарахгүй өөр юунаас хамаарах юм? Чи чинь тэнэг юм уу? Би энэ салбарт ажилладаг амт мэдлгүй яхад. За чамтай ч юу ярих вэ? Би л ажилдаа явлаа. Цайны цаг дуусгана. Би ч гэсэн явлаа. Хамт харъя. Өгсөн. Танай банкны сайн мууг ард түмнэрээ мэдэж байна заа юу. Аха, нэг пүүцний үнээр 10 пүүц зарж байна шүү. За балаа. Яадаг балаа. Өддим үү яа тийшээс ч. За манайха сайн шеэрлээд өгөөрэй. Өнөөдөр би ард түмнийхээ өмнөөс банкнуудад хүүгээ буулгах шаардлага тавих болно. Банк хүүгээ буулгах ёстой. Надтай нэг дээрээ залуусаа хамтдаа тэмцэцгээе. Тийм ээ, банкуд хүүгээ буулга. Юу вэ? Та хоёрын хүү юм уу? Гүй. Танай амт биш юм уу? Өө чи чинь юу амтан блэ? Би заа үзээ та нар даав тэмцгээр ирлээ залуусаа. Банкуд чулгаа зогсоо хүүгээ буулга. Уучлаарай та бүхэн манай үүдний хэсгээс олдно уу? Захирлаа дууд. Менежерээ дууд. Мөнгө хөлхөө зогсоо. Тийм ээ. Захиралтай чинь уулзъя. Ард түмний шаардлагыг хүргэмээр байна. Захиралтай чинь уулзъя. Ард түмний шаардлагыг хүргэмээр байна. Яа, за банаха. Түр лайв хийх боломжгүй боллоо. Тэд хүч хэрглэж байна. За манайха саяста гой шаасан шүү. Аль зэрэг олон хүүдсэн бэ? Олон. Өнөө малнууд чинь шеэрлэлдээд л дэмжээд л банкуудыг дүүжин шата мата гэж битүү үзэж байна. Хамгийн гол нь мань гурвыг хүүг буулгана гэдэгт итгээд байгаамаа. Наад хэдэн буянтай мал нар чинь маниусыг саарл ордон руу хөтөлж оруулна да. Маниусыг чааш юм. Эхлээд мань орох хэрэгтэй. Тэгээ та хоёрыг татна. Дэмэндээ дээс ирчинтэй гэдэгтэй. Тийм болохоор манига сайн дэмжээдэг. За юу? Юу вэ? Наа чи миг биш юм уу? Юу мингүй? Эн чинь камер авахгүй юу та? Хөгшөө. Чи ер нь хин гэж вэ? Өөр газар болж entertainment хийлдэ. Банкны салбар дээр бид гур байгаа. Чи өөр газар бол мэдвүү? Уул уурхай гадны компани гэдэл зөндөө байгаа штэ. Пэч нь билийн өмнө дээр шаах гэдэг вэ? Хөдөлмөрлөлтөө. Одоо яваа. Битгий лайв дороод байна. Господи. Эрэх мэдэл эд хөрөнгийн төлөө жаахан цусаа гаргах хэрэгтэй. Яа, манайха зүгээр шаардлага тавьсны төлөө хүч хэрглэж байна. Хардаа магадгүй хамь насанд минь аюул учирч магадгүй. Гэхдээ би яахгүй. Шудраг үнний төлөө үгсэн ч яах вэ? За, манайха ширч. Сайн уу хөөмөн. Чи банкны хөөг бууруулахыг хүсэе юу? Сайн байна уу? Тийм ээ, банкуд өндөр хүнтэй буулгах хэрэгтэй штэ. Юу? Чи бас entertainment баг юу? Наад камер ав. Бити өдөөс харуулад бай. Яа, чи яаж вана? Юу камер? Солиото хүрвэ. Юу вэ? Жинхэнэ минг вэ? Уучлаарай юу? Саяхан би нэг мингэн камер байдгийг мэдээд тэгээд За, тэр яах вэ? Чамд банкуудаар дах хэрэг байсан бол чи яаж хүүг бууруулах байсан бэ? бодож ядаад байх юу байх вэ? Надад энэ банкны эзэн чиг шунал байхгүй юм чинь хүүгээ шууд нэг хүү болгох гэж хэлнэ. Нэг хүү хангалттай. Гадаадын том банкуд ийм л байдаг юм чинь. За, би чамд Самарбанка 7 хоногийн хугацаатай өгье. Чи энэ хугацаанд ашигтай ажиллахгүй маа гэхэд дампууруулахгүй ажиллаж чадвал би чамд банка бүр өгье. Та ч тоглоод байна уу? Та өөрийгөө Самарбанкны эзэн гэдээ байгаа юм уу? Тийм ээ. Хоёулаа манай өрөөнд ороод ярилцъя. Та ч үний яриад байна уу? Энд чинь ямар нэг пранк уу? За, санжита. Наад гэрэн дээр чинь чи бид хоёрын ярилцаж тохирсноор бэжигдсэн байгаа. Наана гарыг үсгээ зураад л банк чиний мэдэлд.
Хүүе нэрээ юм уу? Тогсон юм а гэд хэлэлтэй. Нэрэ. Хоёулаа гэрээ хийгээд баталгаажуулж байна шүү дээ. Хуулийн дагуу. Адуу хаан зурна гинэ. За та энэ зураарай. Монгол тулгадны 105 хошуу. Ухаан заяат монголчуудтан зориулв. Амьтны нас хідээ богинч зарим агуу амьтад энэхүү жаахан хугацаанд үнэхээр агуу зүйлийг хийж бүтээсэн байдаг. Энэ удаа манай нэвтрүүлгийн эзэн хойморт ард түмний хайртай хүү Самар банкны захирал Санжид маань оролцож байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Энэхүү эгэл даруй хэрнээ эгэлгүй энэ амьтан ард түмнийг хүнд хэцүү байх цагт банкны хүүг 1% болгосон билээ. Ямар агуу үйлс вэ? Ямар агуу шийдвэр вэ? Би одоо банкныхаа хүүг тэгдэг талаар ажиллаж байна да. Ард түмнийхээ төлөө хичээжид явна. Санчта чи ард түмний баатар шүү. Чамаар бахархаж байна шүү. Санжта та хэрхэн зээлийн хүүг 1%, тэгээд бүр тэг хүү болгож чадав. Та Монголд хэний чигээгүй хийж чадлаа шүү дээ. Танд баяр хүргэе. Чи чадлаа. Баярлалаа. Чи бол ардын баатар шүү. Чамайг буурхан ивэг. Чи үнэхээр чадлаа. Хэмээ чи бас үнэхээр гайхалтай. Ард түмний баатар шүү хүмүн. Мундаг байлаа. Санжта. Би чамайг ийм агуу ухаалаг амьтан байсныг мэдээгүй явжээ. Намайг уучлаарай. Банкны хүүг бууруулах ёстой гэхэд нь үл ойшоож байсандаа үнэхээр их харамсдаг шүү. Хачуудаа ямар агуу амьтан байсныг мэдээгүй явжээ найз нь. Зүгээр да найзууд минь. Бүх зүйл сайхан болно. Үгүй. Санжта. Биднийг орхиочтой. Өнөөдөр бид Докны анд ард түмний баатар Ауга банкэр Санжид маань мөнх усыг үзүүлж Монгол улсад нөхөж баршгүй гарцдаг болов. Цааш нь үргэлжлэх чадахгүй. Мэдээж чадахгүй. Аваа, энэ хэний хөшөө вэ? Энэ бол Ауга банкэр Санжидын хөшөө хүмүн. Энэ амьтанд банкны хүүг тэг хөв болгож чадсан юм шүү дээ. Захирлаа орж олох уу? Араар. Захирлаа таны хэлснээр манай банкны бүх удирдах ажилтнууд ирлээ. За оруул. За сайн байцгаана уу. Самар банкны захирлын хувьд өнөөдөр би шийдвэр гаргалаа. Өнөөдрөөс эхлээд зээлийн хүүг 1% болго. Юу эн чинь боломжгүй шүү дээ. Та тоглоог үздэй. Юу? Та үннээсээ яриад байгаа юм уу? Гү та ч одоо тэнийг юм уу? Ямар мөнгөөр тэгээд зээл гарга. Мо тэнгүүд зүгээр л миний хэлснээр хий заа юу. Би энэ банкны эзэн нь байна. Яах ийхийг би шийднэ. За. Даш захирал юу бодож байсан юм бол? Саяхан Самар банк зээлийн хүүгээ 1% болгосон байна. Хүй. Энэ үнэн мэдээлэл юм уу найруулагч? Явж газ зээл авъя. 1% болгосон байна. Тийм ээ. Бошоо явж зээл авъя. Зээл авъя. Ашгүйд. Одоо ол байр авч чадхна. Балда Самар банк хүүгээ 1% болгочихж ойлгож байна уу? Жилийн 1% шүү дээ. Байна уу? Юу? 1% болсон? Тэнгэр минь
Самар банкныхан солиорчгоогүй байгаа. Бушуу хадгаламжнаас бүх мөнгөө тат. Наад банк чинь удахгүй дампуурхан. Тэгээд бушуухын юан юм уу? Доллар болго. Байна уу? Би яралта танаа банкнд байгаа бүх мөнгөө татмаар байна. Одоо тэгээд энэ мөнгөө яах вэ? Нэг гайгүй гадаадын томоохон тогтвортой компани хөвцөөл болгонда тоглож байгаа байлгүй дээ. Энэ Самар банкны захирал солиорчсон байх та. Ямар тэнэг амтхан байгаа вэ?